Монгол тулгадны 105 хошуу. Ухаан заяат монголчууддан зориулв. Амьтны нас хідээ богинч зарим агуу амьтад энэхүү жаахан хугацаанд үнэхээр агуу зүйлийг хийж бүтээсэн байдаг. Энэ удаа манай нэвтрүүлгийн эзэн хойморт ард түмний хайртай хүү Самар банкны захирал Санжид маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэхүү эгэл даруй хэрнээ эгэлгүй энэ амьтан ард түмнийг хүнд хэцүү байх цагт банкны хүүг 1% болгосон билээ. Ямар агуу үйлс вэ? Ямар агуу шийдвэр вэ? Би одоо банкныхаа хүүг тэгдэг талаар ажиллаж байна да. Ард түмнийхээ төлөө хичээжид явна. Санчта, чи ард түмний баатар шүү. Чамаар бахархаж байна шүү. Санжта, та хэрхэн зээлийн хүүг 1%, тэгээд бүр тэг хүү болгож чадав. Та Монголд хэний чигээгүй хийж чадлаа шүү дээ. Танд баяр хүргэе. Чи чадлаа, баярлалаа. Чи бол ардын баатар шүү. Чамайг буурхан ивэг. Чи үнэхээр чадлаа. Хэмээ чи бас үнэхээр гайхалтай. Ард түмний баатар шүү хүмүн. Мундаг байлаа. Санжта, би чамайг ийм агуу ухаалаг амьтан байсныг мэдээгүй явжээ. Намайг уучлаарай. Банкны хүүг бууруулах ёстой гэхэд нь үл ойшоож байсандаа үнэхээр их харамсдаг шүү. Хачуудаа ямар агуу амьтан байсныг мэдээгүй явжээ найз нь. Зүгээр да, найзууд минь. Бүх зүйл сайхан болно. Үгүй. Санжта, Биднийг орхиочтой. Өнөөдөр бид дотны анд ард түмний баатар Ауга банкэр Санжид маань мөнх бусыг үзүүлж Монгол улсад нөхөж баршгүй гарцдаг болов. Цааш нь үргэлжлүүлж чадахгүй. Би чадахгүй. Аваа, энэ хэний хөшөө вэ? Энэ бол Ауга банкэр Санжидын хөшөө хүмүн. Энэ амьтанд банкны хүүг тэг хөв болгож чадсан юм шүү дээ. Захирлаа орж олох уу? Араар. Захирлаа, таны хэлснээр манай банкны бүх удирдах ажилтнууд ирлээ. За, оруул. За сайн байцгаана уу. Самар банкны захирлын хувьд өнөөдөр би шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд зээлийн хүүг 1% болго. Юу, энэ чинь боломжгүй шүү дээ. Та тоглоог үздэй. Юу? Та үннээсээ яриад байгаа юм уу? Та ч одоо тэнийг юм уу? Ямар мөнгөөр тэгээд зээл гарга. Муу тэнгүүд зүгээр л миний хэлснээр хий заа юу. Би энэ банкны эзэн нь байна. Яах ийхийг би шийднэ. За. Даш захирал юу бодож байсан юм бол? Саяхан Самар банк зээлийн хүүгээ 1% болгосон байна. Үгүй. Энэ үнэн мэдээлэл юм уу найруулагч? Явж гяс зээл авъя. 1% болгосон байна. Тийм ээ. Бошоо явж зээл авъя. Зээл авъя. Ашгүйд. Одоо ол байр авч чадхна. Балда, Самар банк хүүгээ 1% болгочихж ойлгож байна уу? Жилийн 1% шүү дээ. Байна уу? Юу? 1% болсон? Тэнгэр минь, Самар банкныхан солиорч байгаагүй байгаа. Бушуу хадгаламжнаас бүх мөнгөө тат. Наад банк чинь удахгүй дампуурхан. Тэгээд бушуухийн юан юм уу? Доллар болго. Байна уу? Би харалтаа танаа банкнд байгаа бүх мөнгөө татмаар байна. Одоо тэгээд энэ мөнгөө яах вэ? Нэг гайгүй гадаадын томоохон тогтвортой компани хөвцөөл болгондоо тоглож байгаа байлгүй дээ. Энэ Самар банкны захирал солиорчсон байх та. Ямар тэнэг амьтан байгаа вэ?